мал хэдий зөөлхөн ээлдэг хандах тусам энэ мал чинь ер нь хүнтэй дасаж ийм сайхан номхон болдгоо штэ. Хэл ам мэддэг юм шиг ингээд ер нь сог гэхэд хавтан чүү гэхэд босно. Энэ мал чинь бас чүү хөөс гэхэд потхондоо ирнэ. Энэ тэмээ үхэр адуу өнтер чи өнгийн дуудлагатай тэр дуудлагуудыг өөртөө мэддэг гэдэг байхгүй. Тэмээгийн чи одоо услахад зүгээр юу авахгүй тоор гэдэг тэр тэмээ чи одоо улам их уун усандаа ирнэ. Танд хөндий байгаа дэвэл тэгээд л тоор гэхэд усандаа хүрээд ирдэг. Тийм байдаг гэж шүдэд. Мал гэдэг чинь одоо яаж л тэр хүнтэй дасаж яаж юу гэж ивэл одоо хүүхэд өнөө хэл гадаад байгаа хүүхэд гадаад хэл сурчдаг шиг тэгээд энэ мал ч одоо яаж л ингээд байвал сурчдаг гэж үү. Яаж л тэр хүн яаж тэр эзэн тэр малыг яаж додомдож байна. Тэр болгон ч тэгээ тэр мал чинь сурчдаг гэж шүү. Одоо ч одоо ядраад ирсэн эднүүдч олигтой тэмээ малаа хэрэглэхгүй олигтой саамгай болгож чадахгүй юм шиг санагдаад байхын. Тэгээ одоо надаас эднүүд хойш яах юм. Энэ тэмээ миний тэмээ юу идэх гээл энэ та. Чихэр идэх гээд юм чи. Нийтээ юу? Чихэр шараад идэх юм да. Чихэр шар гэдэг. Чихэр шар наттай тэмээ дээ. За баярлалаа. Тийм л байна да.